1 2 1 за микрофон ажиллаж чинь сайн байна уу guys. Ингээд энэ өдрийн мэндийг та бүхэнд хүргэе. Нэг зүйлийг шуудхан сануулхад guys, манай сургалтын бүртгэл маань энэ 7 хоног болоод хаагдлаа шүү, окей. 7 дугаар эсэлтийн бүртгэл маань ерөөсөө энэ 7 хоног болоо хаагдлаа. Дараагийн сургалт маань 25 онд явагдана. Тийм учраас энэ ондоо амжуулаад сургалтандаа сууя гэж бодож байгаа хүмүүс маань байвал энэ 7 хоног маань та хэдийн хувьд бүртгэл хийхэд бол хамгийн сүүлийн боломж байгаа те. Тэгэхээр бодож байгаа хүмүүс маань байвал бодол дээрээ тогтоод тэгээд энэ боломжийг ашиглаад ирэхэд явж болно. Бүртгэлийг мэдээж манай сайтаас бол хийчих болно. Login to CVP shop гэдэг энэ товчлогын дээр дараад цааш нь өөрийнхөө хувийн орон зайгаа шилжиж орж ирэнгүүт тэнцээ бүх мэдээлэл нь байгаа шүү, окей. За тэгээд бас нэг зүйлийг сануулгад guys, манай CVP partners руу харах юм бол бид нартай хамтарч байгаа компаниудыг та бүхэн сонирхоод үзэж болно. Энд бол хөрхөн дискаунтуудын тэрэнүүд байгаа шүү, окей. Тэгээд ихэд та хэдийн анхаарлыг AidCap Brox дээр хаалж хандуулгасан. Тэгэхээр энэ AidCap Brox-ыг та хэд бол бүгдийг мэдэн тэр нь бол алдартай international broker байгаа. Монголд өөрийн гэсэн салбартай болчихсон, спорттой болчихсон байгаа шүү. Тэгэхээр ямар нэгэн асуудал байвал те AidCap руу шилжээд тэгээд энэ ч байгаа энэ спорттой шууд харилцаад явж болох юм шүү. Монгол спорттой болцсон байгаа гэдэг утгаар та хэд мөн шууд харилцаад ирэхэд ямар ч асуудалгүй арилж байгаа бол хийгээ явчих болох юм шүү. Окей. За тэгэхээр хэдүүлээ тахтал дээр юу болоод байгаа юм бэ гэдэг зүйлийг хараад тэгээд ерөнхий хүлээлтүүд маань вариантууд ямар байж болохыг хараад байна. Долларын хэмжээнд бид нар доошоо гарах гэсэн чинь барилтын кластер үүссэн байна гэдэг зүйлийг харж байна те бид нар. Барилтын кластер нэлээд дэжиг боломжтой. Дельта нь нейтрал төрөл рүү орсон те 0 хувь руу орчихсон байна. Зээлрүүд баярууд нэлээд адилхан хэмжээний байсан гэдэг зүйлийг харж байна. Тэгээд ийшээ импульс орж ирээд ГП-ха дэдлийн хүрийг бид нэр тестлээд хүчтэй реакшн доошоо ороо явцсан байна тийм ээ. За. Тэгэхээр хөдөлгөөн яаж орж ирсэн бэ? Энд ч бас дахиад ГП үүссэн биш нэг ч дөө. За хөдөлгөөн яваад доош нь реакшн ороод эндээс баяр түлхээд дэгэлсээр орчихсон. Харагдаж байна тийм ээ. Тэгэхээр эндээс реакшн доошоо орж ирээд энэ ГП-г бүтнээр нь яг хизээ хаах юм бүүмэд одоогийн байдлаар бол энэ хоёрыг хаагаад энэ дээр реакшн өгсөн байна тийм ээ. Тэгээ буцаагаад явж исэн энэ баяр маань тухайн үед селлерүүдээр даруулсан байна те. Тэгэхээр бүхэл бүтэн 7 хоногийн турш баган баярууд байж исэн. Баярууд нь бол нэг хүчтэй байгаагүй. Хамгийн сүүлд энэ селлер маш их хэмжээний дельта ийшэд сутгаж оруулснаар ерөнхийдөө 7 хоногийн кластер маань ингээд тэнцүү болсон байна гэдэг зүйлийг харж байна те бид нар. Дельтаны хэмжээнд за яг нэг жоохон баяр илүүлвэн л да. За юу ч гэсэн хэдүүлээ хараа ямар ч байсан энд бол мөнгөний урсгал орж ирсэн. Тэгээд энэ бол яг stop action даач гэсэн хэрвээ энэ цаашаа селлерээр зохигдоод хаагдчих юм бол тухайн энэ мөнгөний урсгал маань ямар зүгчтэй байсан бэ гэдэг зүйлийг бид нар харах боломжтой болно гэсэн үг. Тэгэхээр энэ хөтөлбөрийн зүйл үүснээр дараа бид нар дахиад confirmation-ы нэг кластерыг харах хэрэгтэй байдаг. Хэрвээ тэр кластер маань ямар ч асуудалгүй доош нь гараа авчих юм бол тухайн энэ мөнгө маань селлерийн мөнгө байсан гэдэг зүйлийг бид хэрвээ дараагийн кластер маань шууд доошоо гарахгүй бол бид тэр коррекшн орох магадлал маш өндөртэй болчихно гэсэн үг. Яг ямар ч хэлсэн энд бол надад нэг амар гоё таалагдсан юм ерөөс харагдахгүй байна. Яг хөө тестийн левел энэ чи орсон хаажсан бүмэг өгөн байсан те хэдүүлээ энэ чи бол тавьсан. Ингээд энэ чи тестийн левелтэй байгаа хоошо коррекшн орох юмуд бол байгаа шүү. Ер нь бол гэхдээ энэ дээр бол guys би бол үнэхээр утга учир олохгүй байна. Нэгэнд ингэж доошо гарсан. Энэ гарсны хүрээнд буцаагаад явах шаардлага байна уугүй. Би бол энийг бол зүгээр шууд цөмөлчмөр л юм байна. Шууд л цөмөлчмөр юм байна. Энд бол бас гайгүй хэмжээний мөнгө орсон. Энэ мөнгөө шууд цаашаа явуулчихвал их зүгээр. За энэ 7 хоногт бас мэдээнүүд гарах юм байгаа шүү. Мэдээнийхээ юмнуудыг бас хараарай guys. Өөрхөн мэдээнүүд гарахаар байл шүү энэ 7 хоногт. Тэгэхээр бол хөдөлгөөн орж ирнэ. Энэ 7 хоног нь бол гайгүй хөдөлгөөн бол хийн. Долларын хэмжээнд хэдүүлээ нэг төсөвлийн поинтыг ярий те. Тэгэхээр дараагийн кластер маань доош нь гаралтай байх юм бол бид нар цаашаа шууд явлаа л гэсэн үг. Ингээд ийшээ жоохон гаралтай байх юм бол хэрвээ гаралтай кластер орж ирэхгүй энэ хүндээ ингээд байх юм бол аль эсвэл шууд ийшээ тийм кластертай байх юм бол бид нар арай өөр дүрсэх. Ямар ч гэсэн долларын хэмжээнд бол ерөөсөн олигтой юм ерөөсөө байхгүй нүгээс 7 хоногийн таймфреймийн хэмжээнд өдрийн таймфреймийн хэмжээнд энэ бол дээшэж гарчиж болно, доошож явчих болно. Энд бол яаж л хөдөлгөөн бол хийж болно тийм ээ. Тэгэхээр энэ дэр бол доллар дээр үнэхээр хэлэх юм алга үндэ байхгүй нэг одоо байхгүй л хэлчихье тийм ээ. Боломжууд янз янз л байна долларын хэмжээнд. Еврог нэг харъя да. Евро бас бид нарт арай нэг жоохон өөр төрлийн юм хэлж магадгүй. За энэ чи евро биш байна, S&P байна. Евро чаана. Евро доллар хоёр маань яг эсрэг талын correlationтэй гэдэг зүйлийг мэдж байгаа тийм. Тэгэхээр евро маань арай өөр дүр зурагтай байж болно.
Нэг цагийн кластеруудыг харахад энэ бол хотлолгын л та шууд тийш явах нь. Тэгэхээр коррекшн орж болохоор л юм тийм ээ. Коррекшн орж болохоор л юм. Сарын таймфреймийн хэмжээнд point of control-ыг дээш нь зохиод wiretapping point of control-ыг manipulation хийгээд дээш импульс оруулаад импульсийн хэмжээнд тест оруулаад тестийнхаа manipulation хийгээд дээш нь хаяр хийцэн байна. Энэ бол сарын таймфреймийн хэмжээнд санаачлага баяргаа гэсэн үг. Окей. За энэ бол энэ дэр бол ямар нэгэн толгой ирэх юм байхгүй. 7 хоногийн таймфреймийн хэмжээнд дээш явсаар л байсан тийм ээ. Дээш явсаар. За энэ бүх зүйлийг бид дөнгөж сая сарын таймфрейм дээр ярьчихсан. Тэгээ энэ дээр хараа тест өгөөд тестийн manipulation өгөөд дээш нь хаяр хийчихсэн. Энэ чинь хамгийн гол нь бас л яг адилхан байна тийм ээ. Гэптэй байна. Яг долларын хэмжээнд гэптэй байсан шиг гэптэй байна. Тэгээд энэ цагийн таймфреймing байдлыг та дүүжтэй харж байгаа юм бол зүгээр л зангтай байц тийм. Занг үүсгээд гаралт дандаа доошоо. Тэгэхээр энэ бол ерөөхдөө коррекшн орох магадaltaй юм байна л да. Энэ бол яг нэг өдөр 2 өдрийн хэмжээнд л яриад байна шүү дээ. Гэвч ерөөхдөө нэг өдөр 2 өдөр одоо ингээд 7 хоног явж илаа гэх юм бол ихний ерөөсөө энэ реакшнтын хэмжээнд цаашаа 5 дахь өдрийн байдлаар бид нэр хаана очиж 7 хоногийн кластерыг ямар хөө байдлаар хаах вэ гэдэг энэ бол бүр дараагийн асуудал. Тэгэхээр бид нэр 7 хоногийнхаа цөмийг хааны газар буулгах хэрэгтэй гэсэн. Одоо түрүүчийн 7 хоногийн цөм бол энд байсан те. Тэгэхээр дараа 7 хоногийнхаа цөмийг ийшин доош нь буулгаад те нэг өдөр 2 өдрийн хэмжээнд хурц хөдөлгөөнтэй ч юм уу мэдээний үеэр хурц хөдөлгөөнтэй доош орж ирэх зүйн буулгаад те эцсийн байдлаар 5 өдрийн байдлаар ингээ хаагдчих юм бол дараагийн 7 хоног минь шууд явна л гэсэн үг л те. Тэгэхээр энэ гэп л асуудалтай байна тийм ээ. Энэ гэп асуудалтай байна. Гэпийн дэкийн хүрийг бид нэр тэлцсэн. Эндээс реакшн орсон. Энэ реакшн минь цааш явахгүй байгаа байдалтай байгаад байна тийм ээ. За энэ бол яг Европын доллар еврогийн хэмжээнд тийм байна тийм ээ. Жон correction руу ажиллаж ирэх зүгээр л байгаа бах та. За gold хэмжээнд хэвлээ харъя. Ямар ч асуудалгүй дэшээ гараа явж байна. Зөвхөлтийн кластер байсан дараагийнх нь дахиад төлөвлөлтийн кластер явцсан байна. За импульс нэлийн гайгүй баланстай харагдаж байна тийм. 7 хоногийн таймфреймийн хэмжээнд нэг заадуулсан юм бол ерөөсөөр харагдахгүй. Тэгэхээр энэ дээр хараа өдрийн таймфреймийн хэмжээнд бид нэр аль эсвэл шууд дэшээ явна, аль эсвэл correction буюу дэшээ гэсэн варианттай байна тийм. Түрүүчийн buy man ямар хөө байдлаар орж ирсэн бэ? Бид нар энийг ярьсан тийм. Энийг бол та санаж байгаа. Break хийсэн газараа бид нэр тестлээд тийм. Энэ чинь болохоор зохилтын кластераар очсон байгаа. Тестлээд буцаад реакшн ороод явсан байна тийм. Энэ бол яг л системийн дагуу хөөрхөн явцсан байна. Доош нь тестлэхдээ бол хөөрхөн бас их хэмжээний гайгүй хэмжээний мөнгө оруулаад тэгээс хаан дэш явт. Яг л трендийн дагуу яг л байх ёстой хөдөлгөөнүүдийн хэмжээнд л бид нар байгаад байна тийм. За тэгэхээр энд ямар юмтэй бидний чи outside block харж байна тийм ээ. Outside block-ны хэмжээнд энэ гаралтыг би бол нэг авч үзмээргүй байна. Энийг бол нэг амар гаралт гэж үзмээргүй байна. Зүгээр л энэний хэмжээнд блоктой баймаар байна. Тэгээд зүгээр л point of control-тэй болчмоор байна те. Энийг болохоор зүгээр блокны гаднах хүрээ гэдгийг л аваад үзчихье. Ерөөдөө жоохон томруулж үзээд явчвал томруулаад үзчихвэл аягүй зүгээр. Гаралт гэж үзэхгүйгээр. Орсон. Гэхдээ саяны блок чи энчээ байгаад байгаа байхгүй. 7 хоногийн таймфреймing блок юм байна. Дөнгөж саяны өдрийн таймфреймing яриаг чинь бид энэ чи хийгээд байгаа байхгүй. Энэ дэр гаралтан дээр хийгээд байгаа. Ерөөсөө энэ сүүлэн дээр. Тий. Тэгэхээр энийг тийм чиний ярьж байгаа чинь бас таарж байгаа гэсэн үг. Ерөнхийдөө энэ дээр блок л оруулчмаар байна. Wave оруулмааргүй тийм ээ. За тэгэхээр одоо энэ ч байх боломжтой зүйлүүдийн хэмжээнд энэ liquidity-г аваад тэгээд дэш явмаар тийм ээ. Энэ дээр бол бид нэр buy хиймээр байна. Хэрвээ энэ ч break орчих юм бол за тэгвэл бид нэр дахиад доош явж болно л гэсэн. Ерөнхийдөө дүр зураг бол маш амархан, маш ойлгомжтой. Gold-ийн хэмжээнд бол ерөөсөө ямар ч толгой эргэх юм байхгүй. За тэгээд цаашаа явъя тийм. Биткойн хэмжээнд юу болж байна уу? Биткойн сайхан явж байна уу? Биткойн бол маш сайхан явж байна. Бид нар хэлсэн те өдрийн таймфреймing хэмжээнд 7 хоногийн таймфреймing хэмжээнд бол бид нар төрөвчийн ревю бол ярьсан. Та хэд мэн дахиад үзчих болно те. 7 хоногийн таймфреймing хэмжээнд энд бол хийх юмудаа хийчихсэн. 7 хоногийн таймфреймing хэмжээнд бас юмудаа бол хийчихсэн байгаа. Тэгэхээр энэ дээр бол бид нар хамгийн сүүлд юу гэж ярьсан бэ гэхээр энэ 54,480 гэдэг левелийг аваад тий яагаад тэгэхээр өөр баяр талаас ямар нэгэн өөр liquidity байхгүй юм чи. Тэгээ энэ чэнэсээ бид нар лонго хийгээ явчмаар нэ гэж ярьсан. Явсан тийм ээ. Явсан тэгээд
4 цагийн time frame дээр бол бид нар энэ тестийг өгөөд те энэ тестийг өгөөд дэше явна гэж ярьсан. Яг л тестэн дээр бид нар дэше явсан те дахиад энэ тест өгөгдсөн байна. Тест хэмжээнд манипуляшн өгдөө дахиад л дэше явсан байна. Ямар ч асуудал байхгүй. Энд бол өргөтгөл явж байгаа тохиолдолд бид нар энэ дээр мөнгө хийх хэрэгтэй байхгүй тийм ээ. Яг л цэвэр өргөтгөл явж гин. Яг л цэвэр баярын талаас бид нар хөдөлгөөний эхлүүлсэн тэгээд бид нар сайхан явж гин. Биткойн хэмжээнд бас айгүй амархан, айгүй хөрхөн тэгээд царайлаг энэ бүх юм хийгээ явж гин те. Тэгэхээр энэ дээр бол толгойр өгөх юм бас ерөөсөй байхгүй. Одоогийн байдлаар бол энэ бол өдрийн time frame-ийн асуудал болоо явчлаа те 4 цаг дээр биш өдрийн time frame дээр асуудалтай болоо явцсан. Тэгэхээр өдрийн time frame-ийн хэмжээнд тесттэй байна. Энэ тестийн хүрээнд бид нар яг юу хийх вэ тийм ээ. Энэ зүйлийг та хэд сайн харж агаад тэгээд ерөөхдөө арилж байгуул хийгээ явчих болно. Бусдаар нэг зүйлийг санах хэрэгтэй юу гэхээр энэ бол яг селлерийн зон. Селлерийн зон дээр бол та хэд зөвхөн өдрийн time frame-ийн хэмжээнд манипуляшн орсон тохиолдолд дагаад орсон зүгээр шүү. Яг тэгэхээр бид нар селлерлүүд тулцсан байна. Жижиг time frame-ийг энэ чинь ерөөсөй хараад хэрэггүй. Савлаа шүү, окей. Нэгдүгээр өдрийн time frame, хоёрдугаар өдрийн time frame-ийн зон дээр байна тийм учраас 5 минут 1 цаг мэг төрлийн жижиг time frame-уудыг хараад суудах юм бол алдуулаад дуусна. Тийм болохоор том time frame дээр асуудал шийдэгдсэнийг зүгээр дагаад орсон хамаагүй зүгээр шүү, окей. Тэрэн дээр л нэг сануулах юм байна. Бусдаар бол бид нар буулгаш байна тийм ээ. Бусдаар бол бид нар буулгаш байна. Ямар ч асуудал ерөөсөй харагдахгүй байна. Зүгээр системийн дагуу time frame-ийн хоорондох харилцаа бол битгий таслаа авчираа, окей. Энэ нүг time frame дээр толгой ирээд байгаа хүмүүс guys. Ямар time frame болоод байна, юу хараад байна гэдэг толгой ирээд байгаа хүмүүс маань энийг хараарай. Тэ? Энийг хараарай. BTC 1D гэсэн байна те. Тэгэхээр мэдээж нэг өдрийн time frame байна те. Энэ дээр бас байна. За бас энэ 7 хоног руу ороо харахаар мэдээж чинь ингээд байгаад байгаа шүү дээ те. Тэгэхээр энийг хараад олоод харчих болно те. Энэ дээр толгой ирж гин. Энэ дээр ямар time frame байгаад байгаа юм бэ гэхэд толгой ирээд байгаа бол энийг харчих тийм ээ. 10 минут гэсэн байна. 4 цаг байна гэсэн байна тийм ээ. Яг тэгээд цаашаа хідүүлээ ойл харчи те. Ойл дээр юу болоод байгаа юм? Ойл дээр ихэд бид нар юу гэж ярьсан бэлээ гэж саная те. Шорт яваад байна. Лонг явах газруудаа барьсангүй те. Тийм учраас бид нар ихэд шорт хөлтөд байгаад байгаа. Таад одоо бидний хуучин ревю дээр дурсан энэ шортуудыг хараарай те. Ерөөдөө бол энэ чинь шатан дараалтай. Тэ энэ левелээс энэ левел байсан. Энэ левелийг аваад ерөөдөө доош явах боломжтой гэж ярьсан байна тийм ээ. Бусдаар бол яг шатан дараалтай ойрхон 2 левел байгаа учраас ерөнхийд нь аваад мэдээж бас явж болно тийм ээ. Энэ тухай бол бас ярьсан. Гэхдээ энэ дээр бол хүлээлттэй бол энэ дээр бол зураагүй. Гэтэ бол тэгж ярьсан. Ерөнхийдөө бол бид нар яасан дээшээ гарч ирсэн. Брейк хийсэн газраа нэг мөсөн тестлсэн байна. Тэгээд өдрийн time frame-ийн хэмжээнд бас ерөнхийдөө ойр хэвийн бүхлэгүүдийг бол бид нар цэвэрлсэн байна тийм ээ. Тэгэхээр ерөнхийдөө явж болно. Шууд явж болно. Энэ цогцлын кластер байгаад байгаа ч гэсэн бидний шинэ контракт нээгдсэн байгаа тийм. Шинэ контракт нээгдсэн. Шинэ контрактын хэмжээнд волюм ихссэн байгаа гэдэг зүйлийг анзаараа тийм. Хуучин контрактын хэмжээнд волюм багасаад явцсан байна. Тэгэхээр энэ дээр бид нар юу ойлгоод байгаа юм? Шинэ контракт эхлээд байна. Гэхдээ шинэ контрактын одоо позишн маань энэ дээр харьцуулаад байна шүү дээ. Тэгэхээр бид нарт одоо юу дутагдаад байна? Ерөөсөө энэ блокны гаралт дутагдаад байна тий. Доошоо аль эсвэл дээшээ. Ерөнхийдөө бол доошоо байх бах. Яа тэгэхээр ерөнхий тренд маань доошоо. Тэгэхээр энэ блокны гаралтыг бид нар доошоо байна гэдэг зүйлийг харцсны дараа бол ерөөсөө ямар ч асуудалгүй ойрын 1 сарын time frame 1 сарын хэмжээнд бид нар доошоо трендтэй байна гэдэг зүйлийг ойлгочих болно гэсэн үг тийм ээ. За яг тэгтээ гаралтынхаа confirmation-ыг ерөнхийдөө харчих хэрэгтэй энэ заавал. Гаралтын confirmation доошоо байчвал их зүгээр байна тийм ээ. За энэ чинь нэг блоктой байна тийм ээ. Шатан дараалттай левлүүд баяр талаас үүсээд энэ одоогийн байдлаар тийм ээ. Сүүлийн өдрийн хэмжээнд бид энэ чи тесттэй байна. Тэгээд доош нь гаралттай байвал их зүгээр юм тийм ээ. Гаралтай хийцнийхэн дараа хэдүүлээ дагаад орсон байхад маш гоё явна. Яагаад гэвэл нөгөө контракт өгчилж байгаа учраас тийм ээ. За ойл дээр тиймэрхүү байдалтай. За тэгэхээр юу вэ те? Доллар маань ерөөхдөө бол яатсан байгаа вэ гэхэлэр жоохон дээшээ доошоо болцсон байна. Gold бол ерөөсөө GC те. GC бол ямар ч асуудалгүй дээшээ. Гэхдээ correctionтэй дээшээ ч юм уу эсвэл шууд дээшээ байж болж байна. Биткойн хэмжээнд бол яг бид нэр селлерийн зүүн рүү ирсэн. Селлер талаас зүүнтэй те. Селлерийнхаа зүүн рүү ирсэн. Энэ чинь нэг иймэрхүү төрлийн байдалтай. Энэ чинь бол аль эсвэл manipulation хийгээд шууд дээшээ гусан. Аль эсвэл энэ хэвдэ жоохон correction буцаад баярын зүүн мөн рүү ч юм уу жоохон correction. Гэхдээ бас дээшээ те. Ерөнхий дүр зургийг л бид зураад биш үгээс зах зээлийн тикрүүдийн хэмжээндээ энэ бол биткойн дүр зураг байгаа байхгүй. Ойлын хэмжээнд бид нар ерөөхдөө ингээд доошноо трендтэй. Яг хөө дээш нэг correction орсон. Контракт нь чинь нэгтдсэн байна. Тэгээд аль эсвэл контракт нь дээш явж байна, аль эсвэл доошоо. Гэхдээ тренд доошоо байгаа. Тэгээд урд нь байсан баяр маань левелтэй бариг учраас ерөөхдөө бол гаралт доошоо байх байх тийм ээ.
За ерөнхий тикрүүдийн дүр зураг тийм ээ. Тэгэхээр энэ бол ерөнхийдөө бидний ревю дээр хийгээд байгаа зүйл те. Тикрүүдийн ерөнхий дүр зургийг хараад зөв чигийг яриад шүү дээ тийм ээ. Энэ 7 хоногт бид нар ямар хөө арилжаа хийх вэ гэдэг тухай яриад шүү дээ. За тэгэхээр сүүлийн тикрийн хэмжээнд бид нар Nasdaq байна. Nasdaq маань контракт нэгдээд хаана хойлоо. Контракт нэгдээд guys ерөнхийдөө бол нэг жоохон тийм дээшээ юм шиг дүр зурагтай байгаа байхгүй. Контрактын хэмжээнд блок маань ихний блок маань энэ. Энийг одоо би хангалттай гэж үзмээргүй л байна. Яагаад ч юм. Гэхдээ яг байж болно л доо. Хэцүү блокны хэмжээнд жоохон дутуу ч юм уу жоохон чанар муутай ч юм уу сул блок гэж хэлж болохоор байна л да. Яа тэгэхээр олигтойхоо шиг волюмны хэмжээнд дөнгөж нэг сүүлийн 1 2 3 өдрийн хэмжээнд л орчихсон байгаа байхгүй юу? Сүүлийн 1 2 3 тэгэхээр энэ хангалттай байх болов уу гэдэгт би жоохон итгэлгүй байна guys. Тренд дэшээ гэж ерөөхдөө хэлэхэд жоохон би бол тэгж арай л хэлж чадахгүй байна. Та мэдж байгаа тийм контракт нэгдэж байгаа хэцүү блокны хэмжээнд Nasdaq дээр хаашаа гаралтай байна тийш бид нар явна гэсэн ерөнхий хүлээлт байдаг. Энэ блокны хэмжээнд бол би жоохон итгэлгүй байна. Дээрээс надад энэ гаралт таалагдахгүй байна. Энэ бол айгүй муу гаралт. Тэгтээ бас байж болно. Тэгэхээр хэдүүлээ confirmation-уудыг хараад явчмаар байна л да. Жоохон надад бол нэг таалагдах шинж байхгүй наа Nasdaq хэмжээнд. Тэгээд энэ ч нэг юм яг Cedrin zone байгаа. Cedrin zone-ийн хэмжээний нэг юм сүүлийн liquidity хэмжээний нэг юм байгаад байгаа байхгүй. Энийг бид нар аваад яг яах юм бэ гэдэг асуудал байгаа байхгүй. Энийг бид нар break хийчихвэл тэгвэл яг болж энэ break хийчихвэл окей. Break хийж чадах юм уу чадахгүй юм те. Сүүлийн кластерын дөхөж очсон кластерын хэмжээнд харахад бол маш муу харагдаж байна. Уг нь ингээд дээшээ явж байгаа үед бол би айгу баяртай л байсан. Лонг орсон. Nice гэж бодоод байжсэн. Гэхдээ сүүлд энийг хаагдсныг нь харахаа те. Энэ өдөр яаж хаагдсан ч муу хаагдсан байна. Энэ өдөр яг хай дээр нь би гараа авцсан л да. Яг хай дээр нь зав болчлоо гэдээ гараа авчихсан. Тэгээд төгсгөл рүүгээ correction ороод ингээ хаагдсан биз дээ. Доор бол ерөөсө хоос ямар ч спорт байхгүй, ямар ч баланс байхгүй юм чи. Тийм учраас яг дараагийн өдрийг бид нэр зүм барьцсан байна л. Зүм бариад маш нэлээд дэжиг хэмжээний дельтатай барьж аваад тэгээд нэг одоогийн байдлаар бол нэг жоохон реакшн дэшээ явж илэн. Гэтэл байна. Хэдүүлээ 7 хоногийн кластер эцсийн байдлаар яаж хаагдсан бэ гэдэг зүйлийг харах юм бол яг доор бол барилттай кластерлайн л да. Энэ 7 хоногийн кластерыг хараад бүтэхгүй л дээ. Үл ингээд биш ингэж. Энэ QZ24 ингээ оруулчих чинь хиттэй үлээ. 7 хоногийн кластерын чинь 100 таа юм уу? За 80 дээр л тавьчих ядаж. Энэ кластер хүрхэн байгаас тээ 7 хоногийн кластерын хэмжээнд бол дэжүү доороо барилттай тэгээд доош эдишн бол түрхэлттэй тэгээд ерөөдөө бол дэжүү л харагдаад байна тий. Дельтаны хэмжээнд 6700 волюмны хэмжээнд 2 сая 22 тай. Дельта бол нэлээд дэжүү ихсэн дельтатай. Волюмны хэмжээнд бол нэг амар их бол биш вэ тийм ээ. Бусад кластертай харьцуулаад үзэх юм бол 2 сая 500 2 сая 500 тайл байгаа юм л да. Манай энэ дөнгөж цэний кластер бол 2 сая 200 байсан. Гэхдээ дельтан томорсон байсан те. Дельтан бол ялтчгүй 60000 тавьсан. Энд бол 4-тэй. За яг 16 та бас байж болдго юм байна тийм ээ. Ерөөхдөө бол ямар ч хэлсэн энэ бол түлхүүр кластер мөн те. Энэ бол түлхүүр кластер мөн. За тэгээд яг харъя те. Яг таад ойлгосон. Надад бол ерөөхдөө бол энэ таалагдахгүй байна. Гаралт бол таалагдахгүй байна. Тэгээд гол мөнгө маань те дөнгөж нэг энэ хавьяас орж ирсэн гэдэг утгаар энийг яг хэцүү блок гэж хэлэхэд бол жоохон энэ хоёр маань жоохон тиймэрхүү байна. Бусдаар бол тэгээд ерөөхдөө дэше байж болно те. Яг тэгэхээр нэг зүйлийг бас санаарай. Фомсын мэдээ гарсан. Фомсын мэдээний хэмжээнд бид 0.25-аар биш. Бүр 0.50-аар 0.50-аар доошо буулгах заа. Эдэг утгыг таад маань санаарай те. 0.50-аар бүр доошо буулгана гэдэг чинь зах зээл айгүй буулж байгаа байхгүй. Ерхий эдийн засгийн одоо датаны хэмжээнд гэвэл бид нэр айгүй буулж байгаа байхгүй. Гэхдээ энэ position авалт минь хэр сайн байгаа вэ гэх юм бол жоохон тотал харагдаад байгаа байхгүй. Тэгээд ерхийдөө бол бид нэр дахиад энэ селлерийнхаа зөөнөөсөө дахиад реакшн ороод дахиад энэ чинь нэг manipulation төрлийн хийгээд дахиад илүү сайн хэмжээний мөнгө аваад тэгээд дэше явуулгүй бол илүү жоохон баяртай байх гэдэг юм л та. Тийм учраас надад бол энэ бол жоохон тиймэрхүү л байна. Окей. За guys дүр зураг ирэхэд тийм байна. Зах зээлийн зөв чигийг хэдүүлээ нэг ойлгочихсон байна те. Тэгэхээр энэ 7 хоногт ямар хөө арилжаа хийж болохыг толгойн дотор бариад авчлаа. За тэгээ мэдээнүүдээ сайн хараарай. Энэ 7 хоногт хөрх мэдээнүүд байлаа шүү. Энэ 7 хоног маань бас гайгүй хөдөлгөөн орж ирэх хэрэглээ шүү. Тэгэхээр бид нар сайхан профиттэй байна гэсэн үг те. Тэгэхээр тийм байна тийм ээ. За тэгээд guys ревюг дуусгачих. За сургалтанд суух сонирхолтой хүмүүс маань бас энэ 7 хоногийг хараарай. Энэ 7 хоног маань
ерөөдөө сүүлийн боломжтой тухайн энэ эсэлтийн хэмжээнд 25 онд бол бид нэр дахиад мэдээж эсэлт явуулна. Тэгтээ тэр бол 25 онд. Энэ онд бол энэ сүүлийн эсэлтийн бүртгэлийн хэмжээнд энэ 7 хоног минь сүүлийн боломж байгаа шүү. Окей. Тэгэхээр бодож байгаа хүмүүс маань бодол дээр нэг тогтоод те. Тэгээд ерөөдөө хэрвээ хүсэл байвал те энэ 7 хоног сүүлийн боломж шүү. Окей. За guys, амжилт хүсье, ярилцсанд амжилт хүсье, сайхан проекттой байгаасаа энэ 7 хоног маань тэгээд дараагийн ревюн дээр уулзцгаая.